сайн мэцгэн өнөөдрийн нарагийнхаа блогт татаа мөрөл заагаадаа маш хүүтэн сэрүүхэн байна. За одоо 2 өдрийн дараа сүр жүрэндээ орно. Маш сайн унтаж амарсан. Эмчээ хайснаар хоолоо сайдсан. Тэгээд хөвдөлт угаасаа их байгаа. За энэ яг уу. За өнөөдөр би маш чухал сэдвийн талаар ярина. За энэ зарим хүмүүс тохиолдож байж ээж магадгүй, үнэхээр яхаа мэдэхгүй, эсвэл энэ асуудал яг юунаас болоод үүссэн мэдэхгүй байгаа бол нааш анхаарлаа хандуулаад дууслан сонсоорой. За та эхнэр нөхөртөөгөө, эхнэр нөхрийн та хоёрын хоорондын харилцаа хөрцөн, би бинээ ямарч одоо эрэгтэй, эмэгтэй сексинүүдээр харахаа болцсон байна уу? Үнэхээр маргалдаад аргаа барцсан, хоёлоо арай тохирцсон байгаа юм шүү дээ. За одоо сүүлийн үед айгүй их залуучууд бол энийг ойлгоно. Open relationship гэж ярьдаг тий. Энэ нь юу вэ гэхээр эхнэр нөхөр хоёр хамт амьдраад тэгээ би бинээсээ уйдаад ерөнхийдөө бол би бинээ хүсгээ байцсан гэсэн үг. Хүсгээ байгаад сексийн хувьд зуршилгүй болоод ер нь бол ингээд хамт амьдарч байгаа. Гэхдээ ингээд би бинээ хүсгээ байцсан. Гэхдээ нэг нь тохиролцоо хийдэг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр за хоёлоо гэрэлтэй хэвээрэн байлгая. Гэхдээ одоо open буюу өөр бэлгийн хавьдагчтай болын өөр хүмүүстэй ингээд бэлгийн харьцаанд орохыг хоёлоо би биендээ зөвшөөрье. Тэгээд ерөөсөө гол чухал юм нь гэрэлтэй авч үлдэнэ гэдэг зүйлсийг ярьдаг болсон байна. За энэ маш олон жишээ байдаг. Би болохоор Монгол цагдаа хийжсэн болохоор энэ тохиолдолтой маш олон кейсийг би мэднэ. За эхлээд тэр кейсийг ярьчаад дараа нь өөрийнхөө амьдрал руу жишээ авч ярив. За тэр кейс нь болохоор эхнэр нөхөр хоёр хамт амьдарсан 8 жил хамт амьдраад тэгээ ерөнхийдөө бол би бинээс уйдсан. Тэгээд хоёлоо би бинийхээ амьдралд өөр эмэгтэй, өөр эрэгтэй хүнийг сексийн амьдралд оруулахар шийдсэн. За ингээд өөр relationship-ийг оруулаад хоёлоо тохирсон чинь ерөнхийдөө бол нөхөр нь бол эхнэртэй юу ч хэлээгүй. Гэхдээ эхнэр нь ингээд амар мухаа санагдаад за би бол ингээд өөр хүнтэй болсон. Гэтэ одоо энэ харилцаа ингээд зогсооё гэсэн чинь чи намайг хуурсан ийсэн нэтрэгээл тэгээд ерөнхийдөө бол салсан. Эхнэр нөхрийн харилцаа open relationship байхаар ерөөсөө сарлалт гэдэг зүйлийг л авчирдаг. Та хүүхэдтэй байсан ч хүүхэдгүй байсан ч угаасаа энэ бол байж боломгүй зүйл. Ийм зүйл байж болохгүй заяа. За эмэгтэй хүн ямар тохиолдолд, эрэгтэй хүн ямар тохиолдолд эмэгтэй хүнийг хүсгээ байдаг гэдэг хамгийн анхны өөрийнхөө кейс төр өөртөө анхаарлаа хавчирна. За эмэгтэй хүний тохиолдолд бол би бол заяа. Нэг бол маш их өвдөлт, одоо хүнд өвчин тусах, өвдөлт, одоо маш их өвдөлт мэдрэхээрээ эрэгтэй хүнийг цааш нь түлхдэг. Нэг бол өөр эрэгтэй хүнтэй болохоор эрэгтэй хүнийг цааш нь түлхдэг. За энэний надад жишээ нь болохоор би маш их өвдсөн учраас би нөхрийгээ ингээд түлхсэн. За чи надтай битээ амьдраа. Одоо ингээд хоёулаа ингээд дуусгая. Тэ бит хоёр ингээд хамт амьдраад 13 жил болсон. Гэхдээ би өөртөө одоо би бол хажууд хүний ингээд зовоогоод байгаа юм шиг надад тийм мэдрэмжийг өгсөн байхгүй юу? Тийм мэдрэмж би аваад байсан учраас ерөөхдөө бол ингээд relationship-ийг зогсоё гэдэг шийдвэрт хүрсэн. Тэгээ манай нөхөр бол удаас зөвшөөрөөгүй. Би чамд хайртай, би чамайг юу ч болж исэн хайрлна гэж амласан, би чамайг орхихгүй чи юу яриад байгаа ингээд. Тэгээ ерөөхдөө би бол үнэхээр галзуурсан. Эмэгтэй хүн яг өвдөхөөрөө зүгээр нэг хагас галзуугийн байдалтай. Яг тэр маш их өвдөлт мэдрээд байгаа учраас тэрэндээ шаналаад уур нь хүрээд хажууд хүнээ зоогоод үр хүүхдээ зоогоод байгаа юм шиг санагдаад зүгээр л ингээд орхио явчих гэдэг үзэн одоо тэм төгөлтөн дээр хүрдэг заяа. Тэгээд би бүр нөхөртөө ингээд Америкт амьдарч байгаа шүү дээ. Би бүр ингээд салах өргөдлөө хүртэл өгж үтсэн заяа. Тэгээд бүх юмаа ингээд өгөөд бүр амар crazy байсан заяа би. Тэгээд гинт нэг өдөр бодоод за ерөнхийдөө би өөр дээр анхаарах хэрэгтэй юм. Би өөрөө л болохгүй байгаа юм байна. Би дандаа нөхрөөсөө дандаа хайргууд. Чи намайг тэрвэрэж, чи намайг үнсээж, чи надтай секс хийж, чи намайг авч гарааж болзоонд явааж ингээ баян ингэж гуйдаг байсан байхгүй юу. Тэгээ би манай нөхөр ингээл айгүй хүүтэн хүндий болсон юм шиг санагдаад надаа ингээ хайргүй болсон юм шиг санагдаад
Тэгэд би нөхрөө ингээд уул нь өөрчлөх зорилготой бид хоёр хосын сэтгэл зүйч авсан байхгүй Монголоос. Эхлээ Америкаас авсан чинь ерөөсө болохгүйсэн. Тэгснэ Монгол хүнээс аваад тэгээ хосын сэтгэл зүйчтэй яриад яг тэр ярьж байгаа тэр сэтгэл зүйч надад нэг л зүйлийг хэлсэн заяа. Чи өглөө ээж шиг нь авгаа болцсон байна. Чи янаг авах шиг байх хэрэгтэй. Өглөө ээж шиг авгаа болсон хүний хин орой орж ирээ секс хийх хүсэх юм тиймстэй. Хин энэ хүнийг эхнэрийн янаг амургийн нүдээр эхнэрийн нүдээр харах юм бэ гэд хэлэнгүүт миний толгоор янк гэж орж ирсэн аахгүй. Нэрээ би юу лээ? Би яасан блэ гэд. Тэгээ надаас асуусан чи хайрыг юу нь юу гэж ойлгодог? Чи хайрыг яаж авдаг гэж ойлгодог юм гэдэг асуултыг асуусан аахгүй. Хэрвээ та энийг үзчихвэл бас өөрөөсөө асуугаад үзээрэй. Та хайрыг яг яаж авдаг? Тэгээ би анх ингээ яг хайрыг авч исэн тэр мэдээж эцэг их рүү очиж байгаа. Би хайрыг авдаг гэхээр манай аав бол намайг хайрладаг. Би ааваасаа хайр мэдэрдэг. Гэтэ ээжээсээ бол би ээжтэй ингээд аягаа угааж өгжүүл ээж намайг үнсэх болоо. Хогоош өрчүүл намайг үнсэх болоо. Илүү онц сурвал намайг ингэж магтаж үнсэж те тэрвэрх болоо гэж ингэж юм хийж өгжээж ингэж гуйж хайрлуулдаг гэдг ойлгоцсон юмаа одоо эхээс авсан тэр зүйлээ их нөхөр дээрээ гаргаадсэн гэсэн. Тэнгүүд нөхөр эхнэр хоёрын хайрын хил чинь өөр тусдаа учраас бид өөр ингээ ойлголцохгүй маш их одоо хэрэлдэж муудалцах тэр зүйлсүүд бинээсээ одоо жинхэнэ хөрөх өөр хүмүүсийг би бол хизээж өөр хүн харж үзээгүй гэхдээ өөр хүмүүсийг харах тиймэрхүү байдал ордын байна л да. Тэгэхээр би ингээ өөр дөрөө ажиллаад ингээд эргэн тойрныхаа найзалж байгаа хүмүүсээ ингээ ажилласан миний эргэн тойрны хүмүүс жил нэг л үл бүтэх хүмүүс. Тэгэл ер нь жоохон атаархдаг. Хайрс догой харилцаатай, удаан харилцаатай, ямар гоё ингэдэг хүмүүс байдаг. Нөгөө талаараа ёчи над ямар одоо над гүзэтэй хахаасаа холдооч тий ямар удаан амьдртээ одоо залахгүй байна одоо өөр хүн сольж үзээч гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйлсүүдийг аягүй их хүнээс сонсч ийсэн. Гэтэ энэ хүмүүсээс бол яах вэ гэхээр та энэ хүмүүсийн үгэнд автахгүй байх хэрэгтэй. Энэ хүмүүсийн үгэнд би сүүлдээ бүр тэр хүмүүс зохиож илж байгаа. За битээрээ харилцаа үнэхээр муу битээр одоо удахгүй салгаж байгаа. Үнэхээр битээ би биш байсан минь би буруу хүн сонгосон минь гэж бодсон. Тэгээ яг хамгийн одоо нэг сараас ахуулаад би бүр үнэхээр хүнд өвдөөд яг энэ хүнд өвдөх нөхцөлдөө би яг нөхрийг харж байгаа хгүй. Яг л миний хажууд манай нөхрийн хайрыг хэлнэ. Хоол хийж өгөх, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ харах тийм байсан. Миний хайрын хил нь үнсүүлэх, тэврүүлэх байгаад хоёр хайрын хил нь өөр болохоор би бинээ жоохон ойлголцохгүйсэн байгаа хгүй. Тэгвэл би нөхрийгөө орхисон, хайр гуйхаа байсан. Зөвхөн өөр дээр ажилласан. Өөрийнхөө дотоод чарах, өөрийнхөө бага насны драма одоо бүх өөр дээр ингээ ажиллаад ирэнгүүт нөгөө нөхөр чинь эргээд намайг одоо анхаарал татаад намайг ингээ анхаарал ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямарваа нэгэн хүн эрэгтэй эмэгтэй хоёр бие биенийхээ харилцааг илүү бат бөх авч сууя гэвэл та амьдралынхаа хамгийн үн цэнтэй та хоёрын харилцааг хамгийн үн цэнтэй болгож байгаа тэр зүйл чинь юу гэдгийг олох. Би бинээ шүүгээд би бинээ ингээл чи тийм байх юм байна гэж би бинээ өрсөлдөхөөсөө илүү та хоёр яг нэг хамтрагч та хоёр яг нэг хүн шиг л байх хэрэгтэй гэдгийг аягүй сайн би сурж ойлгож авч байгаа сүүл үе. Тэгээ нөхрөөсөө бас нөхөртөө маш их талархаж сурж байгаа. Баярлалаа гэж хэл сурж байгаа. Чи мундаг шүү гэж хэлж байгаа. Чамгүйгээр би амхэр амьдрч чадахгүй шүү гэдэг үгнүүдийг би ингээд би өмнө амар бардан байсан байхгүй. Тэгээ одоо болохоор би тэр үгнүүдийг маш сайн хэлээд манай нөхөр өөрөө ингээд хөөрхий бүх юмнууд ингээд зохицуулж аваад нь би маш их талархдаг болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хүний тархитай л холбоотой. Би та нарт өмнөхөө бичлэгүүдээр хэлдэг. Хүний тарих маш ухаантай. Хүний тарих энэ жидүү гэдгийг одоо бодиттой хуурамч хов гэдгийг ерөөсөө ялгаж чаддаггүй заяа. Тийм болохоор тархиндаа та юу суулгана тэр чин таны амьдралд ирнэ. Тэгээ одоо бид хоёр илүү гоё ингээд харилцаа илүү гоё авч явахын тулд би дэрэх хэрэгтэй. Тэгээ илүү сайн болцох тий хоорондоо хамтдаа унтах тий хамт тэрвэрлэж унтах тэр зүйлсүүдийг хийх хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд битгий open relationship гэдэг зүйлийг хосынхаа амьдралд оруулж ирээрээ. Бити ихнэрээ нөхрөөрөө хуураарай. Эхлээд та хоёр хоорондоо үнэхээр таарч бүтэхгүй бол гэрэлтээ салгаа бүх юмаа цэглэсний дараагийн хүний амьдралдаа оруулж ирээрээ. Тэгэхгүй бол би биендээ ингэж өдөө хүртэл амьдарсан би биенийхээ хүндлэл те би биенийхээ хайр гэдэг зүйлийнхаа одоо тэр чигээр нь одоо блоко гаргаад би биендээ сайн сайхны хүсээд тэгээд салах тиймэрхүү зүйлсийг арга хэмжээг аваарай гэж бүр болохгүй бол арга хэмжээг аваарай гэж хүсмээр байна та бүхэндээ. Тэгээд хосоороо аз жаргалтай илүү урт удаан амьдрахын төлөө үр хүүхдүүдэд илүү токсик гэр бүл биш
илүү сайхан хайр халамжинд өсгөхийн төлөө бүгдээр хичээцгээрэй гэж хэлмээр байна. Баяртай. Thanks for watching. Please subscribe. Хэрвээ таалагдвал таалагдлаа гэж дараарай. Баярлалаа. Баяртай.